Аниме нэглэхэд сүнсэн хот дундаас нэг эмэгтэй нөхөө олж яваад гэртээ очиж байгаагаар манай аниме нэглэж байгаа. Тэр хүүг авчижаа шид зааж байгаа. Эхэндээ галаг харах шид зааж өгөөл. Эхэндээ чадахгүйсэн ч өчнөө бэлтгэл хийсний эцэст жижигхэн дүл гаргаж чаддаг ус мэдэг. Сайн байна гэхдээ хангалтгүй өнгөснөө өөрийн шатаагаал. Дараа нь яагаад ус гарахгүй байна гэд хөлөө гаргаж ингэж ус гаргаж харуулаад мань хүн тэгсэн газрын нойтон болгож л үзэж байгаа. Тэгсэн нөгөө багш нь ус гэж ийм байдیں۔ Гээл дээрс насгаал. Дараа мань хүн салхи гаргаж үзсгээл салхи гэж ийм байдیں۔ Гээл. Дараа багштайгаа адилхан цасан хүн хийтэл цасан хүн гэж ийм байдیں۔ Гээл үлэмж битэн болгоо хайчдیں۔ Дараа өдөр нь багш нь өвдсөн байна. Мань хүн ангаах шидэ ашиглаад багшийг эмчилж өгдөг. Багш нь босч ирээл баярлаа гэж тэрж аваал. Зангиснаар өдөр хоногод өнгөрч байгаа. Мань хүн өдөр бүр бэлтгэлээ хийсээр багшийнхаа барьж өгсөн номыг авахтаа толгой дотор баахан мэдлэг эргэлдэж байгаа тухай алдаад унцдаг. Өмнөх харангуйтаа мань багш нь мань хүнийг бас сонгогдсон нэг юм гэж юу гээл. Дараа өдрийн ангаах шидэ ашиглаж жимс томруулж идэж байна. Нэг жимс томруулсан чинь багш нь бүр нь модыг ургуулчдیں۔ Ингэж хийдیں۔ Гээл багш нь гайхуулаад. Дараа өдөр нь зэвсгээ хадгалах шид ашиглаж байна. Эд зүйлсэл хадгалдаг шид бололтой. Багш нь болохоор алга болгонтой бүсрүүн цохол. Дараа ном уншиж явахдаа шидийн чулуу болж хувирдаг өвчин гэдгийг уншдیں۔ За тэгсээр өдөр хоногод өнгөрөөд нөхөө бичлэгтэй минь хамтран ажиллаж байгаа. Mailbit сайт. Та комментээр байрлах линкээр ороод та анхны цэнгэлтээрээ кемих промо кодыг ашигласнаар 100% бонусыг авах боломжтой шүү. Зөвхөн 18 наснаас дээш насныхан зориулсан тул мэдээж ашиглагтай өөрийнхөө эрсдлийг тооцоод хариуцлагатай ашиглана гэдэгт найдаж байна. Бичлэгээ үргэлжлүүлээд үзүүз. Нэг өдөр ганцаараа үед амьд үлдэх шалгалтанд орохоор болдог. Зэвсгэн гэж нэг утга. Олон зэрлэг аратантай болохоор ерөөдөө амьдрахад хэцүү гэсэн үг. Замаасаа жимс сургуулж идээл. Өөрийнхөө хэд хэдэн шидийн туршилт хийгээл. Зангиснаар нэлээд хэдэн өдөр хоног өнгөрдөг. Дараа өдөр нь ой дундуур мөрөөрөө алхажсэн чинь дээрс нь ааврах том ааз унаад ирдیں۔ Мань хүн яаж арах вэ? Шуул зүгтааж байгаа. Шидэн тойрог үсгээ тэрэн дээрээ алхаад илүү хурдан гүгэд гэртээ хүрээд ирдیں۔ Тэгсэн багш нь гэрээсээ гарч ирээд ирчүү хүү минь гэл. Зангиснаар бас нэлээд хэдэн хугацаа өнгөрдөг. Гэр орноо цэвэрлээл амьдарч идэг. Хоолгож ан хийж олсон юм айдэл. Шүн чунтуулахгүй баахан шидийн туршилт хийдیں۔ Шид турших хэрэгтэй байна гээл мань хүнийг гуйгаал. Нэг өглөө мань хүнийг босоороо унтах хайман гэсэн чинь мань залуу өрөөндөө бэдгүй. Хаана явж ийн гэсэн чинь хот руу алхаж явж байна. Хотод ирчээл хотыг бишрээл ямар олон хүмүүс вэ гээл. Байга мөнгөөрөө нэг талхаа идчихсэн чинь цагаат шидтэн багтаа авна гэсэн зар үйдэг. Тэрийг уншчаад дадал явдал хайгчдын багт орж байгаа. Тэр баг нь нэг том нүдтэй гоблинтой тулдж байна. Мань хүн болохоор хүмүүсийн чадварыг ихсгдэг. Тойрог үсгээл чадруудын илүү хүчтэй болгоод байгаа. Тэгэл өнгөө магсаж амархан дэлчдэг. Энэ багийнхан болохоор мань залууг чадваруудын ихсгсэн гэж мэдэхгүй байгаа. Тэгэл өөрсдөө хүчтэйгээ утчихсан за. Цалингаа хуваах болсон чинь мань хүнд дий зэрэглэн үнд энд байх л болно гэл. Мань хүнийг зүгээр багийн тоо гүйцээх гэж оруулж байгаа гэж бодож байгаа. Дүр солигдоход мань залууг алсаас ажиж исэн хүн болон багшийн зургал дээр очдог. Энэ хүн болохоор мань залууг дагаж л явж байгаа болтой. Багшд нь юу болсон, ямар багт орсон гэ бүгдийг хэлж байгаа. Тэр орсон баг нь болохоор Баатар гэдэг цолтой. Эхний дүрт байдаг баг гинэ. Тэгэд өнгөрснийг дурсахдаа сүнсэн тосгоноос хүмүүсийг амьлуулах шид ашиглан амьлуулж тэрэн дунд мань залууг олонгуудаа нөгөө багш нь өсгсөн болж таардаг. Нөгөө багийнхан болон мань залуу болон дахин нэг даалгавар биелүүлж байна. Мань хүн чадрыг нэгсгэж өгөөд нөгөөд нь нэг цавчилтаар устгаж байгаа. Багийн ахлагч нь бүр өөрийгөө хүчтэйгээ утчихсан ямар ч бэлтгэл хийхгүй байдаг за. Нэг өдөр тэдний багт нэгэн том даалгавар ирдэм байна. Том чулуун гоблиныг устгах гинэ. Шид болон сэлмээр цавчаад ч нэмэргүй. Тийм л хүчтэй гоблин гэсэн үг. Мань залуу чадрыг нэгсгсэн болохоор нэг цавчилтаар л унгаад байгаа. Энэ чулуун гоблин болохоор нэг хүн удирдах байгаа. Тэрийг мань хүн мэдчингүүтээ харсан чинь тэр цаан зогсох таягтайгаар удирдах идэг. Мань хүн тушаагаал тэгж даалгаврын амжилттай биелүүлж байгаа. Одоо сүүлчийн гоблин чадрыг нэгтвчүүлээгүй байхад нөгөө залуучин би өөрийгөө хүчтэйгээ очихсан ганцаараа очих гээд яд цохиултгийн даваа дээр мань хүн түлхээ тусалж чагтчихна гайвэ гэд. Дараа нь даалгавраа дуусгачаа мань хүний бүр багаас хөөчдөг за. Ямар ч хэрэггүй амтэн сул дорой гэл. Өндөө бол хамаг ажлын мань хүн хийж байгааг мэдэхгүй байгаа юм л та. Дараа нь мань хүн өөр баг хайж явна. Орох баг олдохгүй байжсэн чинь каасан дээр гэх юм уу нэг яга өстэй охин танаа цагаан шидтэн байхгүй мүү? Бид нэр цагаан шидтэнгүй болчоо даалгавар биелүүлэх гэсэн гээл. Тэгснэ мань хүнийг харангуудаа чөлөөт гэдгийг сонсгуудаа шууд аваа явцдаг.
За ингээд 2 дугаар анги эхлэхэд нөгөө багийнхандаа хаягдсанаа санаал явж байгаа. Тэгэхдээ усны оргилуурын дэрэг зогсож явахдаа багш шүү чинд биш шүү багш үнэхээр мундаг юм аа гэл. Харин би л арчаагүй энэ даа гэж байгаа. Тэгээд дүрс солигдоход яг устай охины чинь багийнхан байна. Даалгавар биелүүлж байгаа гинэ. Аз зэрэглэлийн даалгавар энд харагдах хорогдох байрын л устгах ёстой болтой. Тэгээд хүмүүсийн барьж авна. Галын шидээр зарим дайрайл, зарим ном сумаар буудаал. Бамбай ашиглагч нь хамгаалт олж өгж байгаа. Тэгсээр албатуудын бүгдийг нь унгааж чаддаг. Харин тэдний босс гээд харангахаа яг зүгтгэх байж хатан ард нь нөгөө чин гарч ирээл. Тэгснээ зүүн дээрх зүйлт нь харангуутаа та чи эс зэрэглэлийн баатрыг мүү? Тэгсэн чи нэг дийлэх болов да. Тэгсэн аврах том чулуун гоблин гараад ирдэг. Нөөд чинь бүр ха дайр биз та. Тэгээ нөгөө ягавстай хүн чинь сэтмэрээ дайрсан чинь юу ч болдгүй. Дараа нь цагаан шидэнгээрээ хүчээ сайжруулад тэгээ дайрс чинь ганцхан цохилтоор унгаачдаг. Тэгэхэд хүмүүсийн барьж аваал. Дараа нөгөө цагаан шидэд нь болохоор дүүдээ санаа зовоод олигтойч хөдөлж чадахгүй нэ гэл. Тэгснээ багаасаа гарчдаг. Тэгээ дүрс солигдоход нөгөө үйл явдал дээр ирдэг. Мэдээжийн цагаан шидэнгээ хайгаал. Харин мань хүнээ ганцаар явж байгаа чөлөөт цагаан шидэн гэдгийг сонсонгуудаа шууд багийнхан дээрээ дагуулад хүрээд ирэндээ. Тэгээд авчирснаа энэ манай цагаан шидэн гэл. Мань хүн орох үгүйгээ чилээгүй байхад нөгөөдөг чинь дагуулад хүрээд ирчихсэн. Багийнхан ч тэр эвлэрч гисэн шууд дагалууд хүрээд ирсэн үг гэл. Мань хүн өөрийгөө олиггүй сул дорой гэдгийг бодож байгаа. Өндөө бол мань хүн өөрийгөө тийм хүчтэй гэдгийг мэдэхгүй заяа. Сул дорой гэж дуудуулсараагаад өөрийгөө сул дорой л гэж бодож байгаа. Яг мань хүний чадварыг мэдэхгүй болохоор ойд дагуулж ирж чадварыг шалгах гэж байгаа. Хоёр зэрэг шид ашиглаад хүчийг сайжруулах гэсэн чинь эдгээр чинь нээс зэрэглэлийн баг гэжтэй гэл. Надаас айгүй бол их юм өсөж байгаа даа гэж асууж байгаа. Юун хоёр байтахаа бүр 5 өөр төрлийн шид сайжруулах юм уншуулад бүгднгийнх нь хүчийг сайжруулцдаг. Нөгөө хэдэн ч мэдгүй буст хийсэн юм гээл. За бэжгаараа тэгвэл шалгаат хийгээл сэлмэрээ далаасан чинь амар бүдүүн бод шууд цавчигдаад унчдیں۔ Нөгөө чинь бүр шок. Тэгэд ямар буст хийсэн гэсэн чинь биеийн хүч чадвар ашиглах маана хурд гэд баахан чадвар нэмэгдүүлсэн байдаг. Дараа мань хүн асуухтаа цагаан шидэн чинь яасан гэсэн чинь дүүгээ асрахын хажуугаараа бас адал явдал тайгч болохоор хэцүүхэн байдаг гинэ. Тэгэд ойрын үед ядарч байгаа харагдаад ерөөсгөөдөө бол багаасаа гарчгсан. Дүүгээ асрахыг сонгосон гэж байгаа. Тэгээд дүү нь ерөөдөө бол ямархуу өвчин туссан бэ гэд асуусан чинь би энэ шидийн чулуу болдог өвчин гинэ. Мань хүн багтаа энэ хүн өвчний талаар уншиж байсан. Шинж тэмдэг эсхийг асуугаал. Тэгснээ очиж туслахаар болж байгаа. Туслах гадар ч гэсэн мань хүн болохоор яаж ийм юм болсон гээл асууж байгаа. Тэгсэн дүүтэйгээ суух адал явдал хайгч байсан гинэ. Нэг тулдж байгаад гинт ингэчихсэн гэдэг. Тэгээ шинж тэмдэг нь гэвэл харсан дээр байх гээл харкс чинь өөрөг нь тойроод амар муухай энерги мэдрэгддیں۔ Харсан гар болон хөлн тэр чигээрээ шидийн чулуулж хөөрсөн байдаг. Зүсүүлсэн газар нь болохоор зүүн бөөрн. Мань хүн болохоор сайн мэдчихэдэг. Эндээ зүсүүлсэн болохоор нэг иймэрхүү болсон байна гэл. Энийг имжлэх гээд өчнөө эс зэрэглэлийн шидтэн байсан ч дийлээгүй юм гинэ. Мань хүн болохоор шидийн сороод тэг болтлон соронгоо бас давхар ангаах шидээ бас ашиглаж байгаа. Амар их мана энерги зарцуулна. Дараа нь ингэ шидээ ашиглах нь тийм сүртэй зүйл юм гээ ягаан устд асууж байгаа. Хоёр шидийг ингэж нэг дор ашиглаж байна. Ингийн хүн ингэж чадахгүй л гэж байгаа. Дээрээс нь асар их төсвөр төвчээр мана ашиглана гэл. Дараа нь дүүн ирүүл болоо сэрдэг. За тэгээд орой олж мань хоёр явахар болж байгаа. Явахтанчаас баярлалаа гэл. Гэхдээ нөгөө шидтэн буцаад багтаа орохгүй гинэ. Чанд бага даатглаа шүү гэд явдаг. Ийм хүн манай багт байгаа юм чинь санаа зовх хэрэггүй болчлоо гэл. Мань хүн арайч багийнхан гişүн болоогүй гэд чи ямар хүсэлтэй байна гэд хэлэхэд дараа нь орой хоолнд орж явахдаа мань зулуу багт нь ормоор өгнө гэж хэлдэг. Өмнөх багийнхнаас нь илүү хамаагүй илүү сайхан сэтгэлтэй юм аа гэл. Нөгөөдөн ч тэр дуртаяа багтаа авъя л гэж байгаа. За тэгээд багийнх нь ахлагчтан гар бариад албан ёсоор багт нь орж байгаамаа. 3 дугаар анги эхлэхэд нөгөө үзрээ мань хүнийг шинэ багийн гишүүн болсон гэд найр хийж байна. Мань залуу өссөн байсан болтой баахан хоол идээл. Энтхийн хоол амттай юм аа гээл идэд байгаа. Энтхийн хоол тийм амттай юм уу? Нэх амттай биш дээ. Энгийн ил гэж хэлж байгаа. Миний өмнө идэж байсан хоолнуудаас хамаагүй амттай л байлаа даа гэл. Өмнө юу иддэг байсан гэсэн чинь ургамал, түүж ирсэн мөөг, дангаарын шарсан мах гээл. Зарим нь наадаг чинь хоол биш л гэж авч. Тэгэд бас багштайгаа хамт амьдардаг байсан гэсэн чинь мань залуугийн багш хөл айгүй мундан хүн байгаа даа гэж багийнх нь бодож байгаа. Танаа багштай уулзахын сан гээл. Мань хүн болохоор шид битгий заалгаарай гээл. Тамал гэсэн үг гэж байгаа. Хатууч гисэн хаяада зөөлөн сэтгэл бол байгаа гэл. Сайхан сэтгэлч тэр.
Дараа нь даалгаврын талаар тактик боловсруулж эхэлдэг. Тусганы ферм рүү баахан мангасууд халдсан гэдэг мэдээлэл ирээд тэрийг зохицуулахаар мань хэд явж байгаа. Тэгээд хин ямар чадвартай гэдгийг бүгднийг танилцуулдаг. Хажинд нь айх улаан үстэй нь бамбаа ашиглагч, ягаан үстэй охин нь эд ашиглагч, бас багийн ахлагч нь. Цагаан үстэй нь дайралтын шид ашиглана. Харин шар үст нь ном сумчин. Дайралтанд хин явах вэ гээл мань хүнээс чи дайралтын шилд ашиглаж чадах уу гээл. Мань хүн чадахчсан хүчин муу гэж байгаа. Дараа нь мань хүний бүүстийг ашиглаж үзсэнсэн гээл. Хурдан л очиж чадвараа ашиглаж үзмээр ингэж байгаа. Багийнх нь бүгдээрээ буудлал руу явж хахад мань хүн ганцаараа өөр тийш явж дий. Хөө чи бидэртээ цуг явахгүй мүү буудлын шиштэй гээл. Мань хүнийг асуудал байгаа мөнгө байхгүй гээл. Харин нөгөө залууч нь маа энийг ав гээл. Зүгэр өгч байгаа шээ шагналаа хаваахтаа тооцчихъя гэж байгаа. Оройн унтахаас өмнө мань залуу цонхоор сарыг ширтэн зогсохдоо ямар сайхан сэтгэлтэй хүмүүс вэ илүү их туслая даа л гэж бодож явдаг. Өглөө нь бол ягаан үстэй нь гараад ирсэн чинь бүгдээрээ ачаагүй зогсож идэв. Яасан гэсэн чинь хадгалах шидээрээ мань залуу бүгдийг нь алга болгоод хадгалцсан гинэ. Энэ чадрыг харчингуудаа бүгдээрээ баярлаа. Ачаа зөөх хэрэггүй боллоо хол замд хэрэг болох нь гээл. Гэхдээ энэ шидийг ашиглахад нэх хугацаа ордгоо гэж байгаа. Дараа энэдэд бүгдэнд нь зааж өгнө гэж идэг. Тэгэд бас хурд тамирын бүсэлдэж гисэн болохоор бараг л ядрахгүй алхсаар уулын цаан амар том хар уул иждэг. Чөтгөрийн өлгийн нутаг гинэ. Дараа нь дүүжин гүрээр гараал унчгаад аюултай сандар чивтэйл явж байхдаа сатааруулах өөр хөгжилтэй тоглоом тоолыгээд үг бүтээх тоглодог. Мань хүн өмнө нь ерөөсөө тоглож байгаагүй болохоор юу сандарлаа хаях. Тоглоомных нь утгыг ойлгох код улам сандраад тэгсээр дүүжин гүрийг давндаа. Ойдонд нэг шидийн чулууг зэлбэрчгсэн нэг хүн байж наа. Нилдээн харанхуй ааврат олтой. Дараа нь мэдгээд буудлах газар олонгуудаа хамаг ачаагаа гаргаж ирээл барьж эхэлдэг. Байхангаа барьчаал ягаан үстэй нь усанд орё гэсэн чинь одоо галт түлийн мүлээ зүүштэй гэл. Тэгсэн мань хүн зөөчнө гэж нөгөө ир эмхтэй нь усанд орохоор явдаг. Модод хүчээл багшийнхаа адилаар модноос жим сургуулаа идээд нөгөөд давж өгөөдөө вэжсэн чинь усанд орж исэн хоёр охин нэг чарлаад идээ. Очиод харсан чинь амар том могоо. Нөгөө ирлэг чөмөр дайрагч байна. Мань хүн шууд очиод галлын бөмбөг явуулсан юм яасан дэлбрээл. Старуулж агаад нөгөө эртэн зэвсгийн шидэж өгдөг. Зэвсгийн шидэж өнгөтэй дээрэс нь хүчин нэмэгдүүлээл. Ягаан үстэй охин шууд өсөж очингуудаа голоор нь таслаа ичдэг. Тасарсан биетэй ч гэсэн усан дээр тогтоод идэг за. Дараа нөгөө шидэн галлын бөмбөг гээл явуулсан чинь бүр үнс олтны шатаагаад ялчдیں۔ Ердөө ганцхан дайралтаар гээл гайхаа вижсэн чинь ягаан үстэйгийн нөмрөг нь унцдаг. Дараа нь эд зүйлсээ хадгалах шид ашиглаж сурах гад зогсож гинөө. Мань хүнийг харах юм бол газрын дээрээ уулаа алдагдуулсан мөр үйдэг. Дараа нөгөөд ч мөр чаддгүй. Агуулах гэж шивнчмээр ах ингэс чинь болдیں۔ Нэрэл агуулах гэж шивнсэн болж байдаг. Бүгдээрээ л бүх зэвсгээ тэгж алгуулгасаар орой олгоо мань хүн ганцаараа харуул болчихсон сууждаг. Нөгөө чинь ярилцаал нөгөө ягаан үстэй охин манай багт орсон л баярлаа гэж байгаа. Энэ охин нь болохоор багтаа амьдарч байсан газрын шатаад ганцаараа л өссөн болж таардаг. Тэгэл адал явдал хайгч болсон. Мань хүн ойрын занаас сэдэн мангасууд мэндэрч байна. Бусдыгаа сэрээ гээл харсан чинь баахан аалснууд. Мэдийг яагаад ч юм байгаа газрын мэдчихдэг. Тэгэл нөгөө баахан том аалснуудаас чинь зүгтааж гарна да. Тэгэл гүүгээдсэн чинь баахан аалснуудыг бүслүүлчихдээ юм байна. Шидний таяг нь дээш нь наалдуулаад бүслүүлчээд вэжсэн чинь мань хүн өөр шидийг ашиглаад бүгдэнд нь 5 өөр төрлийн чадварууд бүүст хийждэг. Сэлэнтэйгэн чинь бүх аасны шүлсүүдийг арилгаал. Дараа нь хамгийн том нь үлдэж байна. Дараа мань хүн тушаагаад галт бөмбөгөө дээшээ байрлуулад нөгөө харваачаар галтсан хийлгүүлэнгүүтээ бүгднгийн ноноо шатаагаад үнс болгочдөг. Дараа мань залуу тушаасан дуучлаараа гэтэл нөгөөдөн ч тэр чи юм да сайн юм байна. Зүгээрээ цааш ч гисэн найдаж үйгдэг. Бүгдээрээ хадгалах шидэ ашиглаад цааш замдаа гарч байгаа. За тэгээд энэхүү анime маань таалагдж ивэл лайк болон subscribe дараарай. Дараагийн парти 3000 лайк хүрэх юм бол оруулах болно. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.